Тэгэхээр том ихчийн влог part 2 эсвэл 2 дугаар влог. Би өглөө болно автобус дотор зүгээр л нүдэн амцсан явчихсан чинь буудлаасаа нэг буудлын илүү буугаад тэгээд буцаж алхсан. Ер нь жаахан бүтлгүү эхлэх гээд байгаа юм шиг санагдаад байна. Би бол өглөө орой ураасан л та. Би бүр өглөө 6:30 гэж босоод гэрээсээ 8:30 гэж гарсан. 2 цаг гарсан зүгээр л сургуульд явахдаа бэлдсэн. Айгуу гоё тийм удаан гэх юм уу, тайван сандрах юм байхгүй болохоор гоёсэн. Тэгтэн хоол хийж байгаа, өдрийн хоолоо бэлдэж байгаа, өглөөний цагаан ууж байгаа. Тэгээд заартаас аяшаагаа угааж байгаа. Тэгээд нүрээ бодоод хувцас өмсөө, муурныхаа журлан цэвэрлээд хоолыг нээж өгөө. Мууртайгаа жаах эрхэлж хөвдөө. Сэтгэл санаатас нэг тийм тайван гоё. Ерөөсөө нэг юм яарсан, тийм цаг хугацаанд баригдсан мэдрэмж юм дургуйлцсан билээ. Өмнө нь л яах вэ тэгэл яс амжилт гис гэсэн тэгвэсэн юм. Энэ 7 хоногийг гоё тийм тайван баймаар байна. Тайван гэдэг нь зүгээр яарч сандрахгүй. Манай сургууль угаасаа тоос шураа айгүй ихтэй. Тэгээд танаа ч божигсон хөргсөн байдаг болохоор сайн юмс авчих хэрэггүй. Нэ. Жохон яа юмс авчих хэрэгтэй. Яа. Тэснийгара миний энэ удаагийн зохиомж юм. Химээтэй зохиомж. Баш юу юм бэ? Надад бол юм зөвхөн химээ шиг харагдаад байна.
влог хийж байна. Тэгэхээр би сургууль явах байсан. Антэ найз залуутайгаа тоглоод сууж байна. Split fiction тоглоод сууж байна. Нөгөө би ч Монгол сурдгүй. Харин зүрхээ оруулаарай. Wow, I made it.